ямар гоё өгөх. Нэг тэрэж тавч нэг дуусчихлах уу? Сайн байцгаана уу? Нөби хүүхдийн сангийн подкастын ээлжид дугаар эхэлж байна. Энэ 7 хоногийн маань дугаарт маш сонирхолтой, хүндэтгэлтэй зочид ирсэн байна. 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээний мөнгөн медаль тогтын баг маань ирсэн байна. Цаг гаргаад манай оффист өнөөдөр зочлоод бид нартай ярилцж байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Урьд оролцуулсан бас их маш их баярлалаа. Өнөөдөр бас манай байгууллагын хамт олон та бүгдтэй маш гоё халуун дотн уулзаад бас медаль шагнал өглөө. Тэгэхээр та хэдий бас нүбийн байранд ирээд манай хамт олонтой уулзах сэтгэл ямар байна өнөөдөр? Бид нарыг бас ингэж амар гоё ивент зохион байгуулад хүлээж авч байгаа маш их баяртай байна. Тэгээд бидний хувьд гэсэндээ Монгол одоо хамгийн том зорилго маань бол Монголын нэрийг дэлхийд хамгийн том өндрөөр хэрхэн гаргахгүй. За тэгээд цаашлаад Монголын хүүхэд залуучуудтай бүр ингээ үлгэр дуурайл болъё те. Бид нэр том зорилго тавиад хамтдаа багаараа хамтарч ажиллах юм бол чаддаг шүү гэдэг тэр зорилгын төлөө тэмцдэг. Тийм болохоор яг одоо энэ Нүбийн болон одоо энэ UNICEF-ийн одоо энэ өөрсдийнх нь тавьж байгаа зорилго ингээ Монгол улсад хийж байгаа үйл ажиллагаанууд нь ч гэсэндээ яг дандаа хүүхдийн төлөө зориулсан, хүүхдийн төлөө чиглэсэн байдаг болохоор бас яг ингээ бидний зорилго нийлж гин. Тэгээд өнөөдөр бас ингээд биднийг ингээд хүүхдүүдийн төлөө ингээд одоо ингээд үлгэр дуурайл боллоо гэд ингээд хүлээж авч байгаа маш их баяртай. За миний хувьд ч гэсэн хулагчтай ажиллах. Тэгээд өнөөдрийн нууцлалд одоо бас нэг гишүүн болон хүрэлцэн ирээд тэгээд ийм зүйл амж байгаа нь маш том талархал байлаа миний хувьд. Тэгээд одоогоор хэдий нас бага ч гэсэн те одоо ингээд багасаа одоо туршиж үзээд ч юм уу те одоо ингээд мэдрэх зүйлүүд маань ингээд одоо юм илүү ингээ гайхалтай байгаад нь маш их талархаж байна. Тэгээ өнөөдрийн бас нууцлалд ирсэндээ маш их баяртай байна. Ямар ч зүйлээс бид дөрөв урьж оролцсон маш их баярлаа. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаанд бас гоё нээлттэй бидийг хүлээж авсанд талархаж байна. За миний хувьд гэх юм бол амар хүндлэл, амар бахархал мэдэрсэн яг ийм гоё өдөр болж өнгөрч байна. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллага болон одоо яг манай сагсан бөмбөгийн холбоот яг тамирчдын бидний яг ингээд эцсийн зорилго яг ингээд хамт байгааг ингээд нэг зорилго нэгтэй ингээд байгаад амар их талархаж байна. Тэгээд бас бидний ингэж ууж оролцуулж бидний ингээд хүлээн авч ингэж уулзж байгаад маш их талархлаа. Бас дахин халуун баяр хүргэмээр байна. Амжилтанд нь маш олон залуучуудыг болон ялангуяа охтуудад урам зориг өгсөн, их сайхан тоглолт болсон. Та дээр бан шиг барах чинь дахин баяр хүргэе. За тэгээ эхний асуултаа бол илүү нөгөө хувийн талаас нь асууя гэж бодож байна. Ер нь сагсан бөмбөгийн спортыг яагаад та хэд багасаа юм те сонирхох болсон бэ. Тэгээ яг мэрэгжлийн төвшөнд нөгөө тамирчин болоод ажиллана гэдэг бол бас маш их хичээл зүтгэл байдаг. Тэгэхээр энэ түүхээсээ та бүхэн хуваалцаж өгөөч. Ер нь нөгөө хүүхэд байхасаа жоохон хөдөлгөөнтэй яг бид дөрөв яг дөрүүлэл яг тийм хөдөлгөөнтэй хүүхдүүдээсэн ер нь яг бага бахтаа гэсэн өөрсдөө амар их хоорондоо ингээд ярилцж байхад ер нь ингээд ажиглаж байгаа зүйл нь гэдэг юм бол яг спортоор явах хүүхдүүд нэг тийм цаанаас арай өөр нэг тийм атлетик юм хөдөлгөөнтэй нэг юм сахилгагүй ч юм уу те нэг хүүхэд байхасаа тийм байдаг байсан баах. Тэгээд мэдээж одоо спортоор хичээлж байгаа хүүхэд болгоно л яг бага бахтаа яг аль спортын төрлөөр яг яаж хичээллэхээ мэддэггүй байсан баах. За миний хувьд бол яг анх эхлээд бол волейбол спортод орж исэн. Тэгээд волейбол спорт өөр амар дуртай хичээлээд бас яг амжилтансаа гарч иж чадахгүй жаад яг сагсан бөмбөг орж ирээд сагсан бөмбөгийн холбооны бодлогоч тэр тэгээд ер нь гарах амжилтанд ч тэр илүү байсан болохоор сагсан бөмбөгийн спортод одоо ингээд илүү дурлж ингээд тавсан байгаа. За тэгээд бид дөрөв хувьд гэх юм бол 2019 онд Улаанбаатар Амазонс клуб манайх үүсгэн байгуулагдсан. Тэгээд 2019 оноос хойш өнөөдөр ингээд 6 жилийн хугацаанд 3/3 тэр 5/5 тэр ингээд хамтдаа явж байгаа. Тэгээд манай холбооны биш манай клубын яг одоо зорилго гэх юм бол яг анх 3/3-аараа үүсгэн байгуулагдаад тэгээд олон улсын тэмцээнд Монголынхаа нэрийг гаргах зорилготой явсан. Тэгээд клубын бас дотоод одоо их одоо зорилтууд байгаа. Тэр дундаас мэдээж олон улсын тэмцээнд амжилт гаргах. Тэгээд дээрээс нь одоо тамирчтай гадаадын улсуудад гадаадын багуудад одоо импортоор ингэж явуулах тэгээд ингээд маш их зорилго тавьсан. Тэгээд тэр зорилгоудаа ингээд баг багаар ингээд ахицтайгаар ингээд хүрээд явж байгаа амар их талархаж байгаа. Ер нь бол бас адилхан. Тэгээ миний хувьд бас сагсан бөмбөгийг жоохон хойно тоглож эхэлсэн. 18 настайгаас анх оюутан болоод Монгол Улсын их сургуулийн шгшээ багт нэгтээ тэгээд яг сагсан бөмбөг хичээлж эхэлсэн. Тэгээд манай ах маань тоглолтод ахыгаа ер нь анх харж дуурайгаад яг тоглож сагсан бөмбөгт оролж исэн. Тэгээд энэ бүхний нэг хэсэг болоод явна гэж төсөөлөөгүй тэгээд явж байгаад бас маш их баяртай байна. Миний хувьд яг 15 наснаас хойш сагсан бөмбөг хичээлж эхэлсэн. Тэгээд оюутан болж ирээд яг
шгшээ огтод удагдаад тий тэмцээн оролтоонд оролцож эхэлчихсэн. Тэгээд одоо ингээд шгшээгийн хаан бас амжилт гараад багийнхантайгаа ингээд амир ууллаа 5 жил ээж намзаас огтаа тэгээд шгшээгийн бүрэлдэхүүнтэй багтаад тэмцээнд амжилтаар оролцоод талхад баяртай. Миний хувьд болохоор нэгэн багасаа маш жоохноосоо эхлээд тоглосон. Тэгээд маа гэрхэн өөртөө бүгд амар спортоор тайртай хүмүүс байдаг. Тэгэл Монголын лиг, тэгэл гадаадын лиг бүгдийг үздэг. Тэгээд багасаа нөгөө зургтай хажуу цагс үзээд өссөн. Тэгээд маа гэрхэн тэгээд дээрэс нь одоо яг намайг жоохон байх үеэр нэгэн завгүй ч юм уу тийм үеүүдээр хвчлэн гэртээ ганцаараа байх тохиол амир хөдөг гэсэн. Тэгээд ер нь нэгэн ахтайгаа хамт гэрхэн гадаа шийдэн дээр аявих тоглоо. Тэгэл ер нь тэрнээс хойш ер нь сагстай ер нь нэгэн холбогдоо. Тэг ингээд маш хайртай болсон. Тэгээд ер нь намайгаар сарвтаагаас хойш одоо Монголын улсын аваргуудад ороод тэгэл тэрнээс хойш ингээд тасралтгүй одоо ингээд сагс мөнгө тоглож байгаа даа. 9 10-аас гэхэрч одоо 9-10 жил тоглож байгаа гэсэн үг юм биш үү? Тийм байна. Бараг надаас илүү олон жил. Харин тийм байна. 18-аас гэхээр тийм байна. Гэтэ хулан бас бага хугацаанд маш хурдцтай өсөж айгу том амжилт гаргасан байна тий. Тийм хөвчлэн нөгөө спортын хүмүүс ингээ харахаараа нөгөө одоо өчтөр эхлээл өнөөдөр ингээл амжилт айгу амархан харагддаг шүү дээ заримдаа тий. Тэнгүүт бас маш их хар багасаа ингээд айгу олон жил хөдөлмөрсний үр дүнд ингээд юм амжилтанд хүрж байгааг нь харах бас их сайхан байна. Нэг бас нийтдээ төгөх юм бол нөгөө нэг нандаа нөгөө одоо 19 нас хүрж иж оноороо олон улсын тэмцээнүүдэд оролцож болдог байхгүй юу? Шгшээ багийн. Тэгээ бид нэр ингээ нандаг нөгөө анх 16 тахт бид нар нэг ог болоод дээдлэх тоглодог гэсэн Амазонсоос. Тэгээ тэр үед нь л яг хэлтгсэн. Йоо чамайг дахиад 2 жил хүлээх, 3 жилийнх нь 2 жил хүлээх нь за 1 жил хүлээх нь finally яг ингээ хамтдаа нэг ог олж арай шгшээ баг тоглож орж тоглож ин тэгээд маш удаа хүлээсэ. Хүлээсний эцэс тэгээ зорилгодоо хүлээ орж ирэх юм бэ яс яг хэлтгсэн. Сайн нөгөө таад бас яг товчхон ингээд нүби хүүхдийн сангийн үйл ажиллагааны талаар танилцсан. Гэтэ бас өмнө нь бас ингээд мэддэг байсан байх гэж би бодож байна. Бид нар маш олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр бас цаашдаа нөгөө бидний хамтын ажиллагаа одоо ингээд эхэлж байгаа учраас илүү аль сэдв рүүнтэй чиглэл рүү таад маань ингээд хамтарч ажиллах тийм бүсэл зорилготой байгаа вэ? Тэрнээсээ болцчихлоо. За миний хувьд болохоор манай ээж маань нүби хүүхдийн санд ажилладаг байсан. Өмнө нь тийм болохоор ер нь нүби хүүхдийн сангийн ажиллагаа чиглэл те ирээдүйн одоо тэр vision бүх юм нь ер нь бол баг зэрэг л мэддэг. Тийм болохоор ингээд бүх зүйлсүүд нь надад маш их таалагддаг. Бүх зүйл одоо хийж байгаа үйл ажиллагаатнууд нь бүгд хүүхдийн төлөө, хүүхдийн сайн сайхны төлөө тэр тусмаа хүүхдийн боловсрол, эрүүл мэнд те тэгээд бидний аюулгүй амьдрах орчин, цаг уурын өөрчлөлт тэгээд одоо бүх зүйлсүүдэд нь анхаарад үйл ажиллагаа явуулдаг юм байлээ. Тэгээд миний хувьд хамгийн их таалагдсан зүйл нь бол мэдээж Монгол улсын хүүхдүүдийн боловсролт оруулж байгаа та нарын хувь нэмэр байна. Тэгээд дээрээс нь хүүхдийн эрүүл мэндэд оруулж байгаа те одоо тэр утсан сэргийлэх шинжилгээ, эсвэл бол вакцин бас дээрээс нь тэр витамин зүйлэлт гээд маш олон үйл ажиллагаа явуулдаг юм байлээ. Тэднэрээ бол ингээд маш их таалагдж байгаа. За миний хувьд болохоор мэдээж UNICEF-ийг явуулж байгаа үйл ажиллагаануудын тодорхой хэмжээнд мэднэ. Тэгээ яг бас олон чиг одоо ийм хэмжээнд бас сайн мэдэхгүй ч гэсэн одоо жижиг сажиг зүйлүүдийн гадарлан тэгээд миний зүгээс бол мэдээж хүүхд рүү чиглэсэн одоо зүйлсүүд нь илүү одоо дуртай гэх юм уу. Тэгээд маш олон бас одоо хүүхдүүдэд нэлээ одоо ач тус болж байгаа зүйлүүд хийдэг. Тэгээд тэр болгоныг бас аль талтаа уншаад ч юм уу хараад явхад бол маш баяртай байдаг. Одоо нэг Монгол улсад болон яг олон улсад HPV гэж бид нэр яриад байдаг хүний папиллома вирусын вакцинжуулалтын аян маш ихчтэй өрнөж байгаа. Сая дэг манай хулан бас хэллээ нэг вакцинжуулалтын ажил бол өрсөлдөн сэргийлэх ажилд маш чухлаа гэд. Тэгэхээр та бас энэ талаар сонссон бах эмэгтэй хүний хувьд те залуу эмэгтэй хүний хувьд энэ ажлын ер нь ач холбогдлыг юу гэж бодож байна. Тэгэд залуучуудад хандаж хэлэх гол мессеж нь юу байгаа вэ? За миний хувьд одоо яг дотор ингээд амар бодогддог нэг зүйл нь гэдэг юм бол манай монголчуудын ер нь яг дийлэнх ингээд гаргадаг нэг алдаа нь яг өвчнийхаа дараа эмнэлэгт ханддаг тий. Тэр өвчнийг бүр эцийг нь толгоцдог ч юм уу заавал бид нь ямар нэгэн завир гарч иж ингээд эмнэлэгт очдог тий. Ингээд жилдээ нэг удаа ч юм уу тий. Эсвэл за үнэхээр байя боломж нь авахгүй юм бол 2 жилдээ нэг удаа ч юм уу тий. Ингээд боломжтой болол улиралдаа ингээд байнга очоод ингээд
бүтэн бие ингээд үзлэгт ороод өөрийгөө одоо ингээд өөрийгөө болдчмод өөрийгөө болон гэр бүлийнхнийгаа хайрлаж байгаа бас нэг хэлбэр болоод байгаа шүү дээ. Тэгэхээр миний ингээд дур дотор амар их бодогддог зүйл нь гэх юм бол урьдчилан сэргийлэх боломжтой байх үед нь вакциндаа хамрагдаад ч юм уу те одоо урьдчилаад мэдчих юм бол явдаж нөгөө хүндрэхгүй амь насанд халтаач гэдэг юм уу тэм хөдөө байдлаас урьдчилан сэргийлэх одоо бүх боломж вакцин одоо ингээд бүх юмуд ингээд амар сайн хөгжсөн байгаа болохоор ингээд тэрэндээ ингээд амар сайн хамрагдаад өөрийгөө болон гэр бүлээ ингээд те бүх ингээд одоо эрсдлээс ингээд хамгаалаад ингээд өөрийгөө вакцинжуулаад ч юм уу те урьдчилан сэргийлэх юм ингээд ороосоо гэж бүр амар их уриалдаг. Яагаад вэ гэхлээр одоо манай 4 жилийн өмнө ингээд ходоодны хорт авдар босон. Гэхдээ яг тэр нь амар азтай тохиолдол яагаад тэгэхээр анхан шатандаа ингээд байх үед нь хүндрээгүй байх үед нь бид нар ингээд мэдсэн. Тэгээ тийм болохоор одоо ингээд маань бид нартай ингээд хамт байгаа тэрэнд ингээд би маш их талархдаг. Тэгээ бид нар яг тэр урьдчилан сэргийлэх одоо хамралтанд заавал ингээд бүгдээрээ зүгээр ингээд бие ингээд бүтэн чеклээд ингээд үзэг гэдэг тийм одоо санаа гаргаад тэгж оруулаагүй байсан бол бид нар бүр ингээд эцэст нь яг ямар байдалтай байж болох байсан бэ гэдэг муу урд аваад байна ингээд одоо тааварлшгүй одоо ингээд бодшгүй тэгээд одоо миний яг ингээд маш их талархдаг зүйл маань гэдэг юм бол аавыгаа ингээд урьдчилан сэргийлэх одоо тэг бүтэн бие өслөгт оруулаад ингээд оншийг нь эрт мэдээд тэгээ одоо аа маань бидэртэй хамт ингээд 90 сар бол ингээд байгаад ингээд маш их талархдаг. Миний хувьд болохоор бас яг исламгчийн сэргийлдэг шиг монгол хүмүүс ялангуяа өвччүүд дараа нь ингээд тэрэндээ ингээ харамсдаг. Ихтэй үзүүлсэн байсан бол тэр мэдрэмжийг мэдэхгүй. Тэгээд ер нь ингээд тэр өвчнөө урьдчилан сэргийлээд тэрнээс нөгөө нэг вакцина илгээч юм уу үзүүлээч юм уу яг тэрэндээ ингээд ядтаа монгол хүн гэсэн нэг хүн гэсэн жилдээ нэг удаа ер нь яг бүтэн биеийн үзлэгт орж ивэл ер нь ямар өвчтэй байгаа тэрийг мэдээд тэрнээс өмнө урьдчилан сэргийлээд дэмжлэгээ илгээд тэгж явж ер нь болдог шүү. Тэгээд эртхэн үзүүлээд тий нэг өвчтэй байх юм бол тэрийг мэдээд эмчид хандаарай л. Тийм тэгээ бас одоо нэг хүүхдүүд ч гэсэндээ одоо ингээд гинт ингээд нэг юм өвдөд ирэнгүүт ээж аавтай хэлгээс ингээд санаа зовоол тий одоо ингээд ээж ааваа миний энд ингээд өвдөд байхад ингээд яах вэ гэд хэлчих юм бол ээж аавах санааг зовооч ч гэдэм үү тэгэж бодож явсараад ингээд тэр өвчнөө ингээд нууж ингээд явсараад ингээд улам ингээд бүр илүү ингээд эрсдэлд оруулах боломжтой болсон байдаг. Тэгэхээр ээж ааваасаа санаа зовох хэрэггүйгээр тий үнэхээр өвчтөе ингээд өвдөд байгаад асуудал гарах юм бол ээж аавдаа ингээд зүгээр нийн үгүй шууд үннийг нь ингээд хилээд одоо ингээд эрт дээр нь тий ингээд мэдрээд илрүүлээд ингээд дэмжлэх юм бүрэн боломж байдсан байлээ шүү байгаа шүү гэдгийг бас ингээд хүүхд залуучуудад ингээд амар хэлхийг хүсэж байгаа байхгүй зүгээр ингээд ээж аваасаа ингээд айгаад нуугаад явсан байх тохиолдол байдсан байлээ бас. Маш их чин сэтгэлээс их сайхан зөвлөгөө өглөө маш их баярлалаа. Яг би өөрөө амар айдаг байсан байхгүй юу. Ингээд шүд ингээд ядаж би ингээд шүд ингээд өвдчихдөг гэсэн хүүхдтэй хаад тэгээд ээжтэй хэлчих юм бол за ээжээгээ ингээд хэлчих юм бол ээж маань ингээд зовчих юм болов гэл ингээд амар боддог байсан. Тэгээд яалтчгүй тэгээд хэлэхгүй 2 3 нэг явсараад хин хохирж байгааг бол би өөрөө л хохирж байгаа. Тэгээд ээжтэй хэлээд өө за шүд төвцөн юм. Миний шүдийг өвдлөө гэд манай ээж намайг яах ч өөрсдөө тийм болохоор шүдийг ясуулаад өгч байсан болохоор тэгээд яг тэрэн дээрээс юм жоохон хүүхдтэй хасаа амар сайн ойлгоод авцсан. Ээжийнхээ санааг зовоочихоо гэж яасан яг бүр өвцнийхэн дараа бүр их зовоож байгаа. Тийм бүр их зовоож байгаа болохоор тийм. Тэгээ өөрийгөө ч гэсэн амар зовоож байгаа шүү дээ. 2 ороор нэг гөрөөжцөндөө яг үнэлэхэд тэр шүдний өвтөл зүгээр болох улам л одоо хорхоо нэгддэг ч юм уу тийм. Улам л одоо цоор нүх хийс шаг үнэлэхэд тэгээд хүүхдээс нэл тийм болохоор ингээ хүүхдүүдэд хэлж байгаа нэг уриалж байгаа зүйл шөөх. За баярлалаа. Ерөнхийдөө бол манай подкаст бас төгсөл рүү орж байна. Нөгөө сүүлчийн үг гэдэг шиг. Бас нөгөө зөвхөн юм залуу охтууд биш би яг та хэдэг бас ажиглахад танаа фэнүүд болоо. Зөвхөн охтууд залуу охтууд биш бас эрэгтэй эмэгтэйг юу юм те. Ах эгч нар нь хүртэл маш их урам зориг авч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг ингээд подкастын маань төгсгөлдтэй залуучуудад болон манай ингээд сонсогчдод хандаж хэлэх гол мессеж хэлхийг хүссэн зүйл байвал хэлж болно. За хүүхэд залуучуудаа гэж хэлэхэд мэдээж миний бодлоор боловсрол маш их чухал. Одоо Монгол улс тийм Монгол хүн одоо ямар их потенциалтай вэ гэдгийг одоо ингээд бид нар ингээд ярьдаг штэ тий. IQ-ийн хувьд бол бас ингээд нэлээд өндөр байдаг, боломжтой байдаг. Тийм болохоор одоо бид нар дэлхийдээ хөл нийлүүлж алхахын тулд тэр хамгийн том цонх нь одоо би бол боловсрол гэж үздэг. Тэгээ хүн болгон ер нь бас хэл сураасаа гэж бодож байна. Ягаад тэгэхээр одоо ингээд дэлхий дахна одоо ингээд интернетээр даяарчлагчлаа. Бүх юмыг одоо бүх мэдээллийг бид нар авах боломжтой болчлоо. Тэр дэлхийн мэдээллийг бид нар яаж авах вэ гэвэл одоо олон улсын хэл дээр ч юм уу тий. Гэхдээ ер нь бол ингээд бид нэр ингээд хичээх юм бол ингээд том зорилго тавиад ингээд тэрнийхэн төлөө ингээд яг тэр хичээл сэтгэлээ гаргаж чадах юм бол ингээд монголчууд бид нар маш том аяастай маш том нөөцтэй шүү гэдгийг хэлмээр байна. За миний хувьд болохоор
Миний хувьд болохоор хүүхд залуучуудад хандаж яг би өөрөө бас үхэд яг миний одоо хэлхийг хүсэж байгаа зүйл гэвэл хүүхдүүд одоо бидний үеийнхэн одоо ингээ хвчлэн одоо ингээ Монголд ингээл байгаа нэг юм амьдрал те одоо ингээ нэг юм тухтай орчин те гэр бүл аав ээж гэл ийм тухтай орчинд амьдарцгаадаг. Тэгээд ингээл энэ дундаасаа нэг жил ч юм уу те 2 жилд нэг удаа ч юм уу ингээ нэг юм тэр зүйлээсээ гараад те ингээ нэг юм комфорт зоноосоо гараад нэг юм өөрийгөө нэг сорих зүйл өөрсөндөө хийж үзээсэй гэж хүсдэг. Тэгээд тэр үед одоо ингээд мэдээч алдах зүйл байна. Тэгээд бас тэндээс онох зүйл байгаа. Тэгээд ямар ч тач тэр зүйлээс хүн яг юм өөрийгөө амар тодорхой хэмжээнд ч гэсэн нэг жоохон ойлгож авах тийм одоо юм хугацаа өөртөө гарч ирдэг юм шиг санагдсан. Тэгээд яг өөрөө Америкт бас нэг жилсээ сураад ирэхдээ тэр мэдрэмжийг авсан болохоор бас хүүхэд залуучууд бас нэг тийм зөрөгтэй үйлдэлийг бас хийгээсэй л гэж хүсэж байна. Хүүхд залуучуудаа хандаж хэлэхэд ямар өөрийн тавьсан зорилготой яг тууштай байж яг тавьсан зорилгоосоо гацхгүйгээр яг нэг чиглэлээр ингээд яг өдөр тутам хийдэг зүйлүүдээ доктортай хийгээд тэрнийхээ үр шим тэр бэлтгэл хийсэн ч юм уу эсвэл ингээд тэрэндээ тавьсан зорилготой хүрэхэд бол маш олон зүйлийг давж туулна. Тэгээд тэрэндээ ингээд амжилтанд гарахын тулд тэрнээсээ хазаах ч үгүй байна, хазаахгүй ч үгүй байна. Тэгээд тэрийг давж тулж чадах юм бол амжилтанд хүрч чадна гэж бодож байна. Ямар гоё юу. Ямар гоё юм. Ингээд дуусчих юм байна. Энийг яаж тавьчих? Ингээд дуусчих шүү. За би яг ингээд хүүхд залуучууд бас хэлмээр санагдаж байгаа зүйл ингээд юм бол өөрийнхөө хүсэл эрмэлзлийг нэгт амар сайн сонсоод өөрийгөө яг ямар хүн бэ гэдгээ өөртөө амар сайн харилцаад өөрийгөө нэгт амар сайн олоосаа гэж хүсэж байна. Тэгээд хоёр тэгээд гэх юм бол ээж аавынхаа үгдэд битээ гараарсаа гэж амар хүсэж байна. Яг тэр гэр бүлийн хүмүүжил бол миний хувьд боловсруулалтаас илүү гэр бүлийн хүмүүжилд нэгтгэж би үздэг. Тэгээд гэр бүлийн хүмүүжил сайтай хүн угаасаа боловсруулалтай тэгээд баг хамт олон дээр гараад ч гэсэн одоо ингээд бид нар донд ч гэсэндээ яг ингээд анзаардаг хгүй бас ингээд за энэ яг гэр бүлийн хүмүүжил нь бас жоохон асуудалтай болов гэдэг нэг тийм хүмүүс амар анзаардаг болохоор гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйл бол амар чухал байдаг. Тэгэхээр ээж аавынхаа үгэнд амар сайн аваад өөрийнхөө одоо хүсэж эрмэлзэж байгаа яг юу байна те тэр зорьсон зорилгынхаа төлөө ингээд тууштай байгаад те нэг удаа гонж болно те дахиад босож ирэх хүчтэй байдаг те тийм одоо тууштай байдалтай байгаасаа л гэж амар хүсэж байна. Баярлалаа. За цаг гаргаад манай оффистаас товчлсанд маш их баярлалаа. Тэгээ цаашдынх нь ажилд илүү их амжилт хүсье. За баярлалаа.